Үхсэний телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үйл мэдэх цэцэгхэн хот хонд. Санаа хүүхдүүдээ үйл мэдэх цэцэгхэн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би тушнаа танилцуулъя. Төшиг 7 настай. Сайн уу Төшгөө? Сайн. Аражигийнхаа нэвтрүүлэгт орж исэн үеэс хойш жоохон хөгшөрцсөн байна тий. Хэдэн настай болсон? 7 настай том залуу тий. Тэгээд нөгөө нэг дүү алгаддаг байсан хэвээрээ юу одоо болцсон уу? Алгатаа болчих мэддэг болсон. Тэгэнгүүт чи ингээд нөгөө алгадах болгонд нь бултдаг байсан одоо маачхаар бултаж чадж гэнэ үү? 7 настай болохоор юмд анхаарал бултаж чадахгүй байгаа. Яна тэгээд чи маачлаад байгаа юм уу? Одоо энд нэг 3 цэг байр дүүгийн чинь бүтээл үү? Алуу харуулдаа тэр хүмүүс тэр миний модуг юм болгоцсон. Дүүг нь хэн гэдэг вүлээ? Ивэл. Танаа дүү чи юм бэлээ? Гэгээлэн хоёр. Бас адилхан. Миний үг яалаа? Одоо нүүрэн дээрээс одоо тэгээ болсон. Одоо хэрэлдэг болсон. Одоо зүгээр хэрэлддэг болсон. За. Тэг хин дийлж гин? Би. Дийлээд иддэг болсон уу? За ах юм чи бас те. Надад хэцүү юм байдаг байхгүй юу? Би ингээд Төшгөө ингээд танилцуулаад аав ээжтэй танилцах гэсэн чинь аав нь хаана ажилдیں, аавын хэн гэдгийг ингээд асуусан чинь чи юу гэж хэллээ? Их төвш. За, ямар ажил хийдэг лээ? Станц. Гэхдээ надад ингэж бичсэн ДЦС дөрөв гэдэг станц байгаа байхгүй юу? ДЦС гэж байгаа байхгүй баахан гадаад үсгнүүд. За, тэр станц гэж ямар ажил хийдэг вэ чи тайлбарлаа бит хоёрт. Станц гэдэг үү? Цалгааны мэргэжилтэл. За, цахилгааны мэргэжил гэж ямар мэргэжил үл мэдхээ? Тог мөнгө. За. Ажилуулдаг. Миний ээж нь хэн гэдэг вүлээ? Оюут. Оюут ээж нь ямар ажил хийдэг? Хятад хэлээр яаж хүн юмсыг тайлбарлаж өгдөг. Орчуулагч те. Тэгтээ хаанхаа орчуулагч гэсэн чи бас УКФК гэдэг газар их гэсэн шүү дээ үнэн үү? Гэх мэтлэн их ам хэл хугалах гэсэн тийм ажлууд хийдэг мундаг хүмүүс юм билээ ш танаа аав хоёр чинь. Чи тэгээ том болоод яах юм? Сахилгаан застдаг хүн болох юм уу? Хятад хэлнээс ингээд орчуулга хийдэг хүн болох юм уу? Би тань шиг хүн болох гэж хичээжээ. Би ямар хүн юм? Та энэ утас зуртаар гардаг юм биз дээ. Үгүй тийм үү? Чи зуртаар гармаар байгаа юм уу? Тийм. За тэр хүмүүсийг ямар хүмүүс гэдгийг тэгвэл? Тэр хүмүүсийг радио гэдэг. Тэгээ үс чи хөтлөгчд байхгүй юу те? Чи хөтлөгч болох гэдэг юм байна те? Би яг ойлголоо. Чамаг яагаад гэвэл чи чинь кино тоглосон гэжтэй. Тийм. Юу тэг чинь би чамаг дүүрэмээр байгаа байхгүй яагаад гэвэл би кинон тоглож үзээгүй. Тэгэхээр хэн нийлээд туршлагатай байна? Төшиг байна. Кино тоглосон гэж боддоо үл мэдхээ. Манай нэг яс ангийнхан хүүхднээс кино тоглосон гэсэн. Чи ямар кино тоглосон юм бэ Төшгөө? Ямар кино тоглосон? Удаа өдөр хүүхдийн нэвтрүүлэг. За тэгээ яасан. Тэнд чи юу хийсэн яг? Тэнд миний ажлыг хийсэн юм уу? Камераар гардаг ажил та. Ямар байсан? Гоё байсан уу? Өөрөө хэдүүл нэгэд яадаг. Яадаг гинэ. Охины хажууд нэг өөрөө тайлбаруудыг охины хажууд өөрийнхөө тайлбаруудыг хийдэг ажил юм уу? Чи тэ охины хажууд ямар тайлбар хийсэн? Өөрийнхөө л тухай да. Өөрийнхөө тухай юм уу? Тижээвэр амтан гэж байдаг тухай мэдэх үү? За, тижээвэр амтан гэж мэдгүй гэж үү? Мэднэ. Ямар амтан мэдэн тижээвэр? Аль нь хэлээд байгаа? Нохой. Өөр. Төшгөө, ямар амтан бэлээ? Загас зүйтэй өөр. Муур зүйтэй. Өөр. Өөр ястмхи. Зүйтэй. Чив. Шоо. Бас хүнийг дагаж дуурайд идэх ч үлээ. Хэрэг. Шоо. Хэрэг хүн тижээд юм уу? Бас тижээдэг хүн байд юм билээ шүү би сонссон. За, чи яагаад юу ийм гэрийн тижээвэр амттай тухай ярих дуртай юм? Би юу? Тэ. Юу? Би юм. Чи өөрөө тижээх дуртай юу? За, тэгээ тижээсэн үү ер нь бол? Тижээж чадсангүй. Юу? Усны үхрийг л тижээж үт. Үл мэдхээ усны үхэр гэж ямар амтан бидیں۔ Усан дотор амьдардаг. Тэгээ өмбүү гэж дуурдгоо. Үгүй. Үхэр юм чи? Усны гахаа. Усны гахаа юм уу? Усны гахаа усны үхрээс ялгагдах уу? Үгүй, усны үхэр гээд буруу ярьчих. Чи гээд буруу ярьсан юм уу? Ер нь бол усны гахаа юм уу? Тэгвэл
гэ дуурдгоо. Үгүй арайч юу гахаа шиг дуурдаггүй. Ааха. Усны гахаа нэг бөөдий шиг л зүйлээдэг та. Бөөдий шиг л зүйл. Бөөдий гэж вэ? Бөөдийг юу зарааны хөх. Тэ өрөсгүй. За одоо яг ойлгож байна. Би чи ямар мундаг юм бэ? Миний мэдхгүй юу хэлчлээ штэ нэр. Би чэжэж авъя. За тэрнтэй адилхан төстэй юм байна те. Юу идэх вэ? Өвс идэн. Амти идэх юм уу? Манай өвс мэд хэлж байгаа. Идэхгүй юу? Царцаа, марцаа, ялаа, малаа идэхгүй юу? Эцэдгүй. За. Чи ирээд тижих байсан банд ямар амтанд тижэмээр аа? Нохой. Цэргийн нохой. Цэргийн нохой бүр. Тэг зүгээр нохоогоос юугаар ялгаатай энэ цэргийн нохой? Бэлтгэл хийн. Тэгээс нохойжнос ухаантай, муурнаас илүү ухаантай. Тэгээд бас хүнтэй. Нэр юу? Түшгэ. Нохой муурнаас илүү ухаантай үнэн үү? Үнэнд. Яаж мэдэгдтий? Яаж мэдэгдэг гэхээр мэдгүй ч гэсэн тэгэл манай ухаантай гэж хэлсэн. Ээж нь тэгж хэлсэн юм аа. За тэгвэл одоо бид гурвын танилцах буюу эхний хэсэг ерөнхийдөө өндөрлөж байна. Одоо би дараагийн хэсэгтээ орох гэж байгаа. Тэрний өмнө гэхдээ таараас таавар таан тийм үү? Таараас асууна. За анхааралтай сонсоорой. Манай үл мэдхийн дөнгөж сая тоглож сурсан нэгэн тоглоом нь энэ ажил мэргэжил энэ одоо зүйлийн гол хэрэгсэл тэр юу вэ? Шагаа. За чи шагаа гэж мэдэх үү? Шагаа мэдэн ш. Тоглодгоо шагаа. Алга мэлхий. Алга мэлхий гэж мэдэх үү? Манай үл мэдэх сурсан те. Ийм өрдөг. За тийм ээ тэрийг ойлгосон л доо дараа нь гурлаад тэрийг ярив. Одоо харин шагаагаа ярив заа юу. За ингээд дараач хэсэгтээ тэгвэл орлаа. Ийм ажил байдаг юм уу? За ингээд би таартаа бас нэгэн сайхан зочноо танилцуулъя. Хүүхдүүддээ бас энэ сайхан ажил мэргэжлийн тухай хэн ярихаар ирсэн бэ гэдгийг хэлье. Монгол улсын үлэмж дархан мэргэн спортын мастер Бямбу жаргал ах нь ирсэн байна. Мэдлээрээ миний хүүхдүүд. Сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн мэндэ. За сурлага хөдөлмөр өндөр байна уу? Өндөр. За сайхан аварцгааж байна уу? Та ч сайхан аварч байна. Сайхан аварч байна. Би ингээд нөгөө нэг энэ хоёртоо хэллээ л дээ. Ямар ч байсан шагаатай холбоотой ийм одоо сонин ажил мэргэжил ийм одоо сонин заншил байдгийн байна гэдгийг миний дүүнерт нэг сайхан тайлбарлаж өгөөч. Та яг юу авчирсан энэ ямар учиртай зүйл вэ? Таны ажил мэргэжил одоо үл мэдхээ үлэмж дархан мэргэн гэхээр энэ мэддэг ойлгодог үг байна уу чамд? Мэргэн гэж ямар үнийг хэлдэг? Ухаантай. Яг зөв. Өөр бас утга байдаг. Мэргэн гэж ямар үг байдгийг түшгэ? Мэргэн дайчин гэсэн. Дайчин гэсэн. За тэгвэл ах тайлбарлаа. За ингээд баярлалаа. Энэ өн эртний түүхтэй энэ сайхан шагаа харвааг энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулаа тийм ээ. Одоо ирээдүйн болсон энэ сайхан хүүхдүүдэд ингэж тайлбарлуулж байгаад туйлын их талархаж байна. За миний бие одоо 2001 оноос хойш одоо энэ 93 наадам болох тийм ээ. Одоо шагаа одоо юу 93 наадам чинь одоо 93 наадмаа нэрлэчи. За манай хоёр мэднэ. 93 наадамд ямар юу ордог вүлээ? Энэ үл мэдгээ. Бүх. Өөр. Чу. Хурдан морь. Тэгээ сур харваа тий. Тэгээд одоо 1998 оноос хойш одоо 94-т баг сур гэж яригддаг. Шагаа маань одоо ингэж 4-т төрөл болоод одоо 2023 оноос хойш ерөнхийлөгчийн зарилгаар одоо цол зэрэг өгдөг болоод бүр албан ёсны одоо 93 наадам чи 94 наадам болсон. За. Тий, миний хувьд бол 2001 оноос хойш одоо тасралтгүй 24 жил энэхүү сайхан шагаагаараа тоглож, хичээлж, зааж сургаж явж байна. Шагаа харваач гэж хэлэх үү яг одоо? Тий, шагаа харваач гэж. Шагаа харваач. За үл мэдэх чи өөрөө айгүй мундаг ойлгосон шүү дээ. Энэ яадаг ямар одоо тийм зүйлийг хийдэг байх нь энэ ах нь? Ийм шагаа ингээ ондог. Чи хаана харсан энийг? Тэртэд намайг 4 настай хахад нэг сайхан ах их нартай ингээд найз мэдтэй ингээд
ийм тоглоом харсан. Манай ээж тэрийг зөгтэй айгу мөн. Споринг шүү. Тийм үү. Чи чадсан уу? Чадаагүй. Шууд ингэ. Түшиг ойлгож гин үү энэ юу авцраа тавьсан байна? Ямар хуу одоо сонин зүйл байна гэдгийг ойлгож гин үү? Ойлгож. За тэгсэн чи юу вэ? Одоо энэ ахын урд байгаа юм нь юу вэ? Тэсэлдэг. Өө зүйтэй яг үнэ. Нясалдаг юу? Шага. Шагаа тий? Шагаа нясалдаг байна. За энэ гоё юм урт юм гоё савтай зүйл ч одоо юу байна аха? За та бүхэндээ энэ одоо хашлаг сум гэж ярьж байгаа. Хашлаг нь аль нь вэ? Одоо хашлаг гэдэг маань энэ хар модоор хийдэг. Одоо энэ бол Монголд ургадаг. Одоо гадаадын халуун оронд ургадаг энэ мод байдаг. За энэ сум нь бол байгалаараа унсан одоо буугын ивэрний таваар нь хийдэг. Тэр доод ёроолоор нь байгалаараа ингээд бууг нөгөө иврээ хайдаг юм байна л та. Тэгээд тэргээр нь ингэж хийж юу одоо хамгийн тийм хатуу хэсгээр нь хийдэг байх нэ. Одоо уг хэсэг гэхээр уг хэсгээр нь тий. Ер нь бол за энэ нь бол хасаа гэж байгаа. За энэ бол одоо тэр дээхэн үедээ бол тэр нөгөө нэг салаагаар нь хийдэг байсан байгаа. Бас бугын. Тий, бугын. Бугын эврээ. Тий, тэгээд одоо ингээ юм бугыг мэдэж гин үл мэдхээ. Та хоёр мэдэж гин үү буг? Юутай вүлээ буг чинь? Буг чи ийм эвэртэй. Тийм. Тэрнээ ингээд ийм эвэр ингээд ингээд. Яг ингээ хийчдэг. Тэгэнгүүт нь ингээ хийчдэг байна. Тэгээ ингээ хийчдэг байсан байна. Тэгээд яг хуу тэр тухайн үед одоо хоёр яс ингээд хоорондоо хавирлахлаар энэ нөгөө сумандаа их халтай учраас одоо орчин цагт бол энэ пивер энэ целлотон эдэр энэ хасааг хийдэг болсон тий. Хасаа гэдэг маань энэ нэг ондог байг нь хэлж байгаа юм тийм ээ. Тийм тэгээд одоо өсвөрийн хүүхдүүд бол нас насаараа нөгөө нэг ойрхон зайнаас тоглодог. Насан туршид бол 9 тохой газар буюу 4 м 72.5-аас хардаг. 9 тохой гэж ямар хэмжээ? Зүйтэй. За тэгтээ наадах чинь биш. Альнаас аль хүртэл тохой гэдэг юм бэ? 9 тохой газар гэдэг юм тийм ээ. Тохооноос дунд урууны үзүүр хүртэл. За үзүүлдэ тохой гэж ямар хэмжээ нь үзүүлдэ хоёроо. За хаана нэг үзүүр нь хаа байна? Тохой байна. Нөгөөх үзүүр нь хаа байна? Тэгэхээр 9 тохой гэдэг чинь ингээд 1 2 3 4 гэх тийм урт газар байх нь штэ үл мэдхий ойлгож байна та хоёр. Яс нойр нүрээ доо миний үгээ. Ингэж ийм. Яг бараг л ийм. Энийний дахиад нэг ийм тийм хол ингээд харагдаг байх нь штэ. Энэ одоо ягаад зарим нь ингээд ийм том нөгөөх нь юм жижигхэн байгаа. Тий одоо энэ бол нөгөө хүүхдийн зориулттай өсвөр насны зориулсан. Тий мөн л одоо ер нь бол хар мод байна. Тэгээл зандан улаан хөрөн мод тэгээл ингээд төрөл бүрийн мод хатуу модоор хийдэг тийм ээ. Одоо сүүлийн үед бол бүр могоо мод энэ төр гээд тэгээ энэ дээр ингээд чимгэл мэмгэлтэй болоод сүүлийн үед бол их хөгжиж байгаа. Тий. Тийм учиртай. За энэ тоглоом маань та хоёрт гэж хэлэхэд их нөхрөлийн тоглоом тийм ээ. Нэг багт ингээд 8-аас 6 хүн байдаг. Яг үндсэн бол 6 хүн тоглодог тийм ээ. Тэгээд тэр 6 хүн бол нэг сэтгэл зүйтэй, нэг одоо үзэл бодолтой байж иж эсрэг талынхаа одоо гарын яг ингээд тавар шиг болд юм тий. Ер нь бол ийм цул болдог ахна шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол одоо та хоёрт гэж хэлэхэд та хоёр ингээд шагаа харавснараа тэр орон зай мэдрэмж өндөр болно. Тэгээд сууж сурна, төвлөрч сурна тийм ээ. Тий ер нь бол ухаантай болно, дэвчээртэй болно яг зөв юм. Бараг шагаатай адилхан. Алдаг үлээ. Би нэрээ нэг юм асууя. Шагаа харваа гэж нэрлсэн байгаа мөртлөөсөө энд ерөөсөө яг одоо энэ мэрэгжлийн шагаа харваад шагаа нь өөрөө ерөөсөө харагдахгүй одоо нэр нь хүртэл хасаа тий өөрөө ган. Тэгэхээр яагаад шагаа харав? Хуучин эсвэл яг ийм шагаа байсан юм уу? Яагаад ийм нэртэй юм? Ер нь бол одоо энэ нөгөө үүсэл юугаараа ингээл хөгжчихэд байгаа юм л да. Тэрнээс бол одоо ингээл Чингисийн үед бол өвдгөн дээрээс тэнд нөгөө нэг адууныхаа хомоолыг өрж жагаад ингээд хомоолыг хомоолоор нь ондог болоо. Тэгээ сүүлдээ нөгөө малны нөгөө нэг юу байгаа штэ нөгөө нэг дөрвөн бэрх буудаг нөгөө шагаа. Тэрийг одоо далных нь ясан дээрээс мөн одоо нөгөө далны яс байгаа штэ. Тий. Далны яс гэж мэдэж гин хөгтөдөө. За тэгж ингэж тоглолцоор ер нь бол ингэ шагаагаар тоглолдог байжгаад тэгээд ингэж хөгжсөн. Далуу.
За. Таны дал хаавын түшгэ. За. Их л хол өөр газар байд юм байна. За. Ойлголаа. Тэгэхээр ер нь ингээд одоо энэ бидний одоо манай энэ хүүхдүүдийн маань үеийн хүүхдүүд одоо ингээд ийм шагаа харвээ, энийг сурыг, мэдээ, ойлгоё гэвэл одоо яг хаана очивол болох бол эсвэл энийг одоо яаж одоо энэ хүүхдүүдэд маань Майнкрафтаас илүү ойлгож мэддэг болгоход яавал дээрөө бид нар Тэгээ ер нь бол яг вэ эцгээс хүүд хүүгээс хүүд өвлөгдөөд ер нь бол явж байгаа юм тий. Одоо тэгээд орчин цагт бас ингээд сургалт хэрэгтэй юм байна гэд би энэ жилээс санаачлаад одоо энэ жингэлтэй хайрхан клуб гэж одоо Монгол Улсын хошоо мэргэн ган бол дахан маа нээгээд тэгээд энэ дээр би нэг сургалт хий. Одоо өсвөрийн хүүхдүүд бол тэр нэг тохоон ойртоод явчихдаг байхгүй. Тэгээ насаараа ингээд зайн ойртоод тэгээд өөрсдийн гэсэн нэг хуруундаа таарсан сумаа хэрэглээд явна гэсэн үг. Тий. За гурлаа ингээ энэ нэрсийн гурлаа чэйжлээ. За энэ нэг одоо энэ модыг юу гэж хэлдэг гинэ Майнкрафтыг. Энийг юу гэж хэлсэн? За ямар нэртэй илээ? Хоёроо чэйжлээрээ. Хашлаг гэн тийм ээ. За энийг юу гэж хэлсэн? Мод. Сум. Сум. Сум нь шүү дээ энэ нөгөө шууд онжоо болохоор тийм энэ сум. За энийг юу гэж хэлсэн? Шага. Энийг хасаа гэнэ. Хасаа. За дахиад хашлаг, сум, хасаа. Хашлаг, сум, хасаа. Хашлаг, сум, хасаа. За тэгвэл ингээд нэрлж чаддаг болсон юм чи одоо гурлаа штэ багштайгаа хамт. Тоглоод үз. Тийг тоглоод үзсэй тэхүү бид нар одоо таны анхны одоо шавнар би боллоо шүү энэ. Харин тэгж байна дээ. За тэгээ нэг үзье. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. За бид дөрөв тайзаа ингээд яг шагаа харваанд тааруулаад бий болгочлоо тий. За тэгэхээр тэр одоо тавьсан энэ гоё авдар шиг зүйлийг юу гэж нэрлэдэг юм бэ? Одоо арийнхан тэр одоо аравч гэж байгаа. За уртлын шар дөрвөлжин модын бол зурхай гэнэ. Доотлынх нь тэр суурийг нь бол синти гэж нэрлэж байгаа. За ямар гоё нэртэй. Модыг бол дохоо мод гэж байгаа. Тийм ээ. За ойлгосноо манай хоёр. За одоо багшийнхаа яаж харж байгааг хар. Та хоёр одоо харвэн штэ. Тийшээ харал та над руу хараад байх юм. За хоёроо одоо ингэ заяа. Гойсоо. Яг байна. Үл мэдэх нааш. За ингээ хашлгаа ингэж сайхан бариад тийм ээ. Нэг хөлөө ингэж өвдгөлд суугаад тийм ээ. Чимхээгээ ингэж зөөлхөн аваад тэгээд энэ улан дээр нь ингэж тавиад тэгээд ингэ сарваагаад тавиад. Ямар гоё юм бэ. За ингэ тоо хийж чадах уу? Яг голдон тавина. Яг зүйтэй. Юу гэж хэлдэг үлээ наадуудыг чинь үл мэдхээ. Хасаа. За одоо манай хоёр. За та хоёр одоо. За хин эхлэх үү? Би. За үл мэд. За хоёулаа сууч. Багшийнхаа яг зааснаар шүү заяа шүү болоогүй өөрөөсөө харж болохгүй шүү. Багш нь за одоо харуу гэ тэгин заяа. Болоогүй шүү. Одоо үл мэдхээс эхэлнэ заяа. Ингээд барьж байгаад. За болоогүй байна. За тавиараа. За миний хөтэ. Дахиад минь зэрэгтэй. Ингэж. Болох гэж байна. За дахиад нэг удаа. За миний хөтэ гэж. За тиймч амар биш байгаа юм. За дахиад. За миний хөө ин хараа. Багшаа яа манай хоёр болохгүй байна. Энараа энэ өвдгөө ингэж тавиад хашлгаа ингэж байр. Энараа арай өөр байраад байгаа байхгүй яа ингэж хашлгаа ингэж байр заяа. Түшгийг их эвтэйхэн барьцсан байх чинь. Харин их. Тийм байна уу? Барьсан байна. За тэгээ ингээд энэ нөгөө зоолт чинь доор учраас доош яваад байгаа байхгүй юу? Заяа. За тэгээд дунд туруун дээрээс ингэж барина тийм үү? Дунд туруун дээрээс ингэж ингээд сул барина заяа. Сул. Дунд туруугаараа дөнгөж сул барина ингээд. Заяа. Тэгээ нислэг болохоор чангалан за. Хоёр ингээд хитрхи чангалаад байгаа болохоор энэ доош унаад байна. Тий. За үл мэдэх. Тавиараа. Өө чи бүр хөндий тавиад байна. Энэ дээрээ тавина энэ араа. Хуруугаа энэ хашлан дээрээ тавина. Ингээд. Анх удаага үзэж байгаа болохоор аргагүй. Гар нь ивлэхгүй. За, нэг хоёрын болох гэж шүү сайн байна. Зөв. Түшиг сайн байна. За инги багшаа би зөвшөөрөл аваад дахиад жоохон урагшлуулчих болох уу санагдав. За дахиад сандалтаа урагшлчих. За жоохон урагшлъя.
Оо за зүйтэй. Миний Сумаа аваарай. Аха. За юу? За одоо болно. За одоо. Одоо арайчтай үлмэтхээ. Бараг дэрэгдний ирцэн байж онохгүй. За байж байгаа. Ичмээр шүү. Ингээд. За. би онноо угасан. За тавиарай. Оо сайн байна. За одоо түшиг. Зөв. Тийшээ угаснаас. Яа. Тийш явна миний угаасаа. Дали яваад. Энэ одоо тийм хэцүү юм уу? Аль винийг үзье. Таяр одоо ямар сони юм бэ? Оо! Онц түшиг үлмэтхээ. Аа, болох гэдэг шүү мэдв. Ихчихээ нэрийг бодоор. сайн Мэдээ. Гамж штэ. За. Юу гэж хэлдэг вүлээ? Онохоор нь Шакура. Гэт ухаална. За. ойлгосноо хоёроо. Ингээ уухаална шүү та хоёр. За. Тийшээ угаа. Шакура. За. Чи яагаад тийшээ удаан бол? Мэдхгүй штэ. Чиний л хуруу штэ. Миний хуруу биш. Гэхдээ одоо ингээд сум ингээд тавихлаар чи эн чи эргэлдээд угаасаа ийшээ явах байхгүй. Тэгэхээр тэрийг Аль бол наашлуул. Оо, Шакура. За боллоо миний дөнөр. Гоё юм байна. За баярлалаа гэд багштай. Юугаа өгөх ёстой вэ? Аль хэлээрээ нэрлж сураарай. Үлмэтхээ. За нэрлж хин сайн нэрлэнүү тэр нь дахиад нэг буудах эрх үгээ. За харвах. Юу? За наад хоёроо нэрлэл. Юу барьсан байгаа юм? Зөв. Энэ сум. Аа, Энэ харин хашил. Хашлаг. Энэ юу лээ? Энэ хат. Хас. Хасаа. За нэг бодч юу лээ харавчих буулчихл гэдэг ах юм би. Няслах гэхөө. Нислах. За тийштэй. Харуах нислах гэх юм. Оо шакуре. За боллоо. За маш их баярлалаа гэд ахта хашлаг сумаа өгөөрэй үлмэтхээ. Баярлаа. За уухаалаа дуусахыг дөрүүлээ. Тэхөө. Юу гэж уухаалдаг гэлээ? Шакарвай. Хорихоо. За маш их баярлалаа багштай. За Монгол төвийн энэ сайхан одоо уламжид үеэс үед үрээс үед тийм ээ дамжин хүрэх байтугай. Өн эртний түүхтэй Шагаан Харва гэдэг энэ сайхан өв уламжлал, энэ сайхан спорт тоглоом наадгаагаар миний хоёр дөө сайхан тоглож наадаж ах шигэ улсын цолтон болоорой гэж ахны өрөөгөөд энэ сайхан Шагааны сэтгүүл өгч байна. За хөтлөгчтэй юм уу? Энэ сайхан Маш баярлалаа. За баярлалаа. Шагаанд маш их баярлалаа. За тэгээ та бүхэндээ эрүүл их саруу сайхан сайн бүхнийг хүсье өрөө. Хоёр дүүдээ сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Ерөөл батгах болтугай. Би мэдээ. За одоо манай нэвтрүүлгийн сүүлийн хэсэг. За энэ дээр би таартайгаа юу ярих вэ гэхээр хин миний одоо хэлсэн үгийг мэддэггүй тэр нь юу гэж хэлэх ёстой лээ? Гараа өргөөд би мэднэ гэж хэлнэ шүү. За ёо. Ойлгосноо? За. Өнгө гэдэг үгийг хэн мэдэх үү? Би. Мэдэх үү хоёлаа? Би мэднэ. За юу юм өнгө гэж тэгвэл яри. Цэнхэр өнгө гэдэг, ногоон өнгө гэдэг, ягаан өнгө гэдэг, хар өнгө гэдэг, цагаан өнгө гэдэг. Зүг ярьж байна. За. Өнгө шар өнгө гэдэг. Яагаад өнгө хэрэгтэй энэ хорвоо дээр? Яагаад өнгө хэрэгтэй? Яагаад бүх юм өнгөтэй байгаа юм? Яагаад вэ гэхээр энэ Монгол улсыг гой хөгжүүлэхэд гой харагдуулахад бүгднийг өнгө хэрэгтэй юм аа. Хамгийн дуртай өнгө гэж байдгүй юу ер нь? Бага. Таны дуртай өнгө юу юм? Шар. Чинийх юу гэлээ? Солонгоо. Солонгийн Долоон. долоонг. За тэгэхээр байна шүү дээ те. Та нэг ийм анзаарсан уу? Одоо ингээд өнгөнүүд байна шүү дээ бас өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээлбэл дулаахан өнгө гэж байдаг, хүйтэн өнгө гэж байдаг. За би одоо өнгө хэлэн таар дулаахан уу хүйтэн үү гэдгийг надад хэлээрэй заа юу. За шар. Дулаахан. Хүтэн. Яагаад? Нар чи халуун шүү дээ. Шар өнгөтөөс. Халуун. Зэтэй. Бүр халуун өнгө ах нь те. За тэгвэл цэнхэр. Цэнхэр чи хүтэн. Яагаад? Мүс. Өөрөөр хэлбэл цэнхэр өнгөтэй холбоотой зүйлсийг төсөөлж эхэлж байна те. Тэгэнгүүт тэр чинь хүйтэн санагдж байгаа үстэй. За тэгэхээр ийм сонирн байх нь шүү дээ. Зүгээр л ингээд
өнгө ярихтал энэ өнгө өөрөө тухайн зүйлээ илэрхийлж идэг байх нь биш үү? Айгуу сонин. За тэгэхээр бүгдээрээ энэ хорвоо дээр ингээд ямар ч өнгө байхгүй байна гэж төсөөлтөө энэ ингээ гадаа ингээ чи гараад ингээд нэвтрүүлээс гараад ирсэн чи ингээ ямар ч өнгө байхгүй. Бүх юм өнгөгүй. Тэгвэл яах вэ? Гонилсон. Зүйтэй яа гинэ? Гонилсон. Гониглан өөр яах вэ? Амтай гоёлыг нь харж чадахгүй. Харж чадахгүй яг үнэн. Сэтгэл баясахгүй те? Нүд баясахгүй. Тэг ингээд унжираал Энэ те. ингээд скол юу өнгөхгүй байгаа юм чи уцаа л үдээд. Тэгээд утас ярьдیں۔ Өнгөхгүй байхаар утас үдээд байна уу? Тийм учраас хорвоо тэр өнгөтэй хөстэй юм байна те. Тэгвэл утас үзэхгүй байна тийм үү? За. Нүдээ баясгах чил. Нүдээ баясгах. За хоёр дүүдээ маш их баярлалаа. Их чихээ хэлсэн энэ сэдвийг та маань үнэхээр мундаг мэддгийм байна. Аргагүй би мэднэ гэдэг нь үний юм байна. За тэгээд нэвтрүүлэг дуусгах гэж байгаа юм чинь одоо найзынхаа нэг авьяасыг үзэл дуусгая. Чи сая юу гэлээ? Минутанд хэдэн үг хэлдэг гэлээ? 53 үг хэлдэг. Чи боддоо үл мэдхээ 1 минутанд 53 үг хэлж чадна. 1 минут биш. Би юу гэлээ? 19 минут 53. 19 минутанд уу? Тий. Би яагаад гэж бодсон. За, нэвтрүүлэг дуусах хүртлээ штэ. Чи ингээд тэр үгнүүдийг хурдан, ойлгомжтой хэлий. Тэхөө үзье. За юу. За анхаар 1 2 Би сайн мэдгүй нэ. Монгол хэлний баялгаа мэд юу байх болох чинь бас тийсэн нэгдэр ангид өмнөхөө. Тэ өмнө сандаа өмнөхөө цээж ижсэн тэгстэй. Юусаа сандгүй юу? Нэгдэр анги юм чинь нэг жилийн өмнө. Өөтгөө 1 жилийн өмнө нэрээ тэг яаж юмаа санах юм бэ те? 1 жил өнгөрсөн байж те бүхэл. 1 жил 3 сар. Бүр 3 сар өнгөрчөөд байгаа чи яаж санах юм бэ тэрийг? За би өстө чамаа аягүй сайн ойлгож байна. Аха. Би ч гэсэн бүр цагийн өмнө болсон юм мартдаг байхгүй юу? Юу 1 жилийн өмнө байтугай. Аха. За ингэдөө тэгвэл. За тэгвэл нэг авьяасаа үзүүлчих. Өөр авьяас байгаа байлгүй дээ. Дуулдаг, шүлэг уншдаг. Онцгой таалгадаг. За тэгвэл онцгой таалгач. Тэгээд 3 шүлэг авьяастай. Дуу шүлэг. Тэгээд ийм 3 авьяастай юм уу? За чи аль авьяасаа үзүүлмээр байна. Тэгээ одоо яг одоо энэ 3-аасаа сонгуул. онцгой. За битээр тэгвэл тай. За. Мартсан уу? За авьяасаа үзсэгээ бодчихё. Чамаа тэртэргүй битээр авьяастайг мэдхий юм чинь тий. За маш их баярлалаа. Гоё авьяас үзүүллээ. Нэг сайн бодооч. За үзүүлээ. За дараач юу. Тэгвэл чи жоохон том болж байгаад ирээд шүлгээ уншаарай. За юу. тоглож яагаад маш их эрсэд маш их баярлалаа. Одоо би дүүдээ бэлгээ өгье. Үлмид Викторийн найз Түшигдээ маш олон зүйлийг мэддэг болоорой. Мартахгүй байх нэг шилдэг арга байдэ. Тэр нь юу юм мэдхөө? Ном сайн унш. Яг үнэ. Ном сайн унших учраас энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа ах эгч нар нь миний үг маш их сайхан олон ном уншаарай. Их зүйл мэддэг болоорой. Олон сайхан дуу, шүлэг, онцгой, зүйр, цэцэн үг бүхнийг мэддэг мундаг одоо мэрэгэн цэцэн ухаантай хүн болоорой гэж өрөөгөөд энэ номыг өгч ашиг заа юу. Чи бүгдийг нь уншаарай. За. Одоо л мэд. Яасан бэ? Мэдсэн үү? Йоо ямар азтай юм бэ би. Үл мэдхий хоёлаа азтай юм те. За чи тэгвэл бэлгээ авч байгаад уншичаад дуусгачих да те. Юу одоо уншчих. Бэлгээ дараа нь авах юм уу? Тий. За. Ави алхам багтаж ятсан. Алдраахан жоохон байхад хайртайхан хүүдээ тамын хамаг хараа шингээ өгжээ. Одоо би том болсон. Амсан залуу насны ихэнд эр зэргийн алтан мэрдэж эрэх зэгштэй дайсан тэрг болсон юм аа. Хангаж өтгчтэй аав танда хатуус өрөх хүн болоод хайртай ганц хүүдээ тамын хамаг хараа шингээ үгүй юу хатуурсан өрөх хүн болоод халууцад ташаад өсвөрлөгтэй там юм. Хайхаа үгээр хөгээ явахтаарэ. Хааштай шүү аваа. Йоо чи нүднээс толимс гаргачих юм аа. Ямар гоё уншдیں۔ Хамаг будаг арилгах гэдэг айлуу нэг үнэрлээ. За. Дүүгээ бас үнэрлж чивээгөөг гүгээд ирдэм миний муу жоохон ч. За гурлаа нэвтрүүлгээ дуусгая. Одоо бэлгээ авч болно те. Чи өстө мундаг байсан шүү. Айгуу сайн хөтлөгч болоорой. За юу. За гурлаа одоо нэвтрүүлгээ дуусгаад бүх үзэж байгаа үзэгчдэд найзуудаа юу гэж хэлгэлээ? Дараагийн нэвтрүүлэг хүртэл